Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүгд Eyes Global телевизийн сувг дээрх нэмтэр илсаргын нэвтрүүлэг үзэж байна. Студид хөтлөгч Баттай Багдаев ажиллаж байгаа. Өнөөдөр маань зоочин Монгол дахь Новороссийн андууд нийгэмлэгийн орлогчдарға лам жавын пүрүсрв юм. Сайн байна уу та? Сайн байна уу та? Та бид хоёр энэ агуу их явтын баярын мөндөг юундаа үзэгчдээ хүргэе. Тэгээд таамны яаж н угтаж байна энэ баярыг? За юун төрөнд Монголын ард түмэндээ үзэгчдтэй ялтын баяр агуу их ялтын баярын 80 жилийн баярын мэндийг хүргэе. Манай Новоросси андууд нийгэмлэг анх 2015 онд байгуулагдсан. Би өөрөө Украины Донецк хотод сур төгссөн. Тийм учраас бол одоо Украинд Донецк сурж байхад бол олон сайхан Орос найзуудтай болж сурч хамтарч спортоор хичээлж амьдарч тэгж явсан учраас оюутан цагийн сайхан дурсамж одоо зөвхөн тэр хоттой холбоотой байдаг. Тийм ч учраас бид өөрсдийн одоо санал нийлсэн одоо нөхдүүдтэйгээ хамтраад Новоросси андууд гэдэг төрлийн бас байгууллага байгуулсан. Тэгээд анх 2015 онд Сүхбаатарын талбай дээр агуу их ялтын 75 жилийн мэнчилгээг дэвшүүлж байсан. Мөн Маршал Жокгийн хөшөөнд бас цэцэг өрх ёслол арга хэмжээг авч байсан. Тэгээд 2022 оноос одоо манай нийгэмлэг маань 5 сарын 9-нд ялтын байрыг тохиолдуулан одоо бессмертный полк гэдэг ийм үйл ажиллагааг бол жил болгон хийж байгаа. Тэгээд энэ удаач гэсэн одоо 80 жилийн агуу их ойг угтаж тохиолдуулан 5 сарын 9-нд бас энэ бессмертный полк гэдэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна гэж бодож байгаа. Хэдий хүмүүсрээд хаваад юм бэ? Энэ үйл ажиллагаанд маань болохоор зэрэг Монгол талаас бол олон одоо нийгэмлэгүүд байдаг. Жишээлбэл манай Новоросси андууд нийгэмлэг байна. Мөн зөвлөлт толгойд улс Оросын албанд суралцагчдын одоо ихтэй сургууль төгсөгчдийн холбоо гэж байгаа. Тэр нөхдүүд маань оролцдог. Мөн Монгол Оросын найрамлын нийгэмлэг болон бусад олон нийгэмлэгүүд хүрэлцэн ирдэг. Мөн Орос талаас бол Русский дом гэдэг байгууллага ирдэг. Мөн Оросын албаноос Монгол суугаа элчин сайдын яамны одоо нөхдүүд болон бусад энэ Монголд ажиллаж амьдардаг Орос нөхдүүд маань ирж энэ бессмертный полк үйл ажиллагаанд оролцдог байгаа. Таны нийгэм 10 жил болов шүү дээ. 11 тий. Тэгээд Монгол ард түмнээ дэмждэг юм уу? Та нэг. Монголын ард түмэн дэмжин дэм. Ялангуяа одоо тухайн үеийн зөвлөлт улс Орос, Украинд суралцж байсан одоо үзэл санаа нэгтэй найзууд маань бол Монголд их олон байдаг. Тэгээд Монголын ард түмэн бол одоо өргөлж хойд хөрштэйгээ хоёр хөрштэйгээ одоо хамтын нягт ажиллагаатай учраас бол мэдээж одоо манай нийгэмлийг дэмждэг гишүүн болсон өргөлж харьцаатай байдаг юм олон монголчууд байдаг. Танд энэ их орны их агуу ихт дэм болно штэ тий. Тэгээд таны хувьд энэ гэсэн үг юм бэ? Одоо ингээд түүхийг харахаар зэрэг манай ер нь бол дэлхийн 2 дугаар дайм бол агуу их дэлхийн 2 дугаар дайм бол манай Монголоос эхлээд Монгол төгссөн гэж бас үзэж болох боломжтой. Ягаад гэвэл 1939 онд Гитлерийн Германы одоо ойрын түнш Япон улс бол хятадыг эзлээд Монголыг одоо эзлээ авахар халахын гол дээр хил дээр төвлөрчөөд байх үед одоо дээр үеэс одоо биедэд тусалдаг байсан Орос хөрш маань өөрийн амь насаа хайлтгүйгээл өөрийн эрлэг дааш ирсэн манай Монголын хил дээр ирээд авчираа тэгээд Монгол Оросын одоо эрлэг хөвгүүд мөр зэрэгцэн манай их орныг хамгаалж халахын голын хилээс бол Японы эзлэн төрөмгөлөгчдийг зайлуулсан түүхтэй. Тэгээд 1941 оноос 45 оны хооронд Герман
Орос руу давтлаад Европуудыг эзлээд ингээд Оросд бол одоо аюул ирсэн. Тэр үед л Монголын ард түмэн одоо чадах ятгаараа тусалдаг байсныг бол одоо бид мэдж байгаа. 45 онд 5 сарын 9-нд Германы эзлэн төрөмлөгчийг буцаагч эзлээд тэгээд зүгээр орхиагүй зөвлөлтийн одоо эрэлхэг Орос цэргүүд даачид Монголд ирж Монгол цэргүүдтэй хамтран хятадыг бол Японы эзлэн төрөмлөгчдөөс бод зохин хөөж тэр чөлөөлөхдөө ингээ 1945 онд ерөнхийдөө бол 2 дугаар дайныг эзлэн төгссөн гэж үздэг. Уучлаарай намдрын ийм онцгой асуудал байх штэ. Энэ Япон Монгол улсыг эзлэвэл ямар Монголны байх байгаа вэ? Хэрвээ Япон эзэлсэн бол одоо Монгол улс гэж бол байхгүй байсан байхаа. Одоо бодоход хэрвээ Япончуудыг буцаад төөлөө гэж үзэхэд одоо Монгол улсын одоо нэг хэсэг нь Евро орцсон хятадд эзлэгдсэн байсан. Тэгэхээр энэ хятадын харьяанд л ороод өөр Монгол шиг л болох тийм хувь зайлаа хүлээж авсан баг. Тийм учраас бол Оросын арим, Оросын удирдагчд бол одоо талархаад боршгүй ягаад бол тусгай тогтоосон Монгол улсын оршин тогтнож байгаа нь ялангуяа манай хойд хөршийн Орос нөхдүүд найзуудын маань одоо буян түшиг гэж үзэж болно. Тэгээ зарим хүмүүс ирэх хөлнөстэй Япон довтлоо үгүй гэж хэлдэг шүү дээ мөн үү? Тэр тухай юм таны санамж ямар байна? Одоо орчин үед одоо мэдээллийн технологи гэдэг одоо ийм яг энэ одоо биеэр байлддаг шиг одоо тийм муухай тийм дайн гарсан байна. Одоо түүх дөнгөж одоо 80 жил өнгөрж шүү дээ. Тэгэхэд фашизм, нацизм байгаагүй юм шиг ярддаг. Түүхийг дахин зохиож сэргээж бичдэг, өөрсдөө зориулж бичдэг. Хэдхэн глобал одоо орон дамжсан луурчид компани тэдний эрх ашигын төлөө улс орныг ингэж түүхийг мөрчгөж эзлэх жахт нь эзлээгүй юм шиг. Тэр бол дайн биш, зөвхөн нэг хөлийн бодлон байсан мэт. Гэтэл тэр Япончууд ч орж ирээд Монголыг эзлэх нь тодорхой юм. Монгол байтугай тэрбум шахуу үнэтэй тэр хятадуудыг чинь эзлээд 35 сая хятадуудыг хүүс тэмтэрчээд байж хахад манай 3 сая ч өрөхгүй Монгол бол алга хөрвхийн төдөл одоо байхгүй болох байсан. Тийм учраас одоо энэ түүхэн үннийг гуйлах гээд хичээж байгаа хүмүүс нь Монголч байна худлаа түүхвчдэг. Энэний эсрэг бол бид нар бол одоо аль болох нэгсэнд манай нийгэмлэгийн гол ажил бол хүүхэд залуучуудаа ирээдүйдээ үнэн түүхийг үннээр нь дамжуулах, үннээр нь ойлгуулах. Нэгсэнд бид одоо энэ мэдээллийн одоо дайн гэж хэлж болох юм бол энэ фронт дээр л ажиллаж байна да. Ягаад бол одоо манай либералууд гэж барууны одоо нөхдүүдийн удирдлагаар улс орноо худалдах, газар нутгаа худалдах, эд хөрөнгө олохын төлөө нүдэ охиос буцахгүй ийм хүмүүс их байгаа учраас түүнээс сэргийлж эх орноо аварчулдаг. Ирээдүйн хойч үедээ одоо эх орноо бүтнээр нь тусгаар тогтолцоог үлдээхийн тулд бид одоо үнэн дүүхийг дамжуулах, цааш өвлүүлэх, сурталчлах одоо их ажил бол бидний өмнө байна. Энэ муу явдал явуулдаг хүмүүсийн Монгол дээр та таних байна уу? Таних хүмүүс ямар хүмүүс юм бэ? Тэр нь голчлон одоо баруун тийм одоо Европын орнууд ч гэдэм Америкч гэдэм одоо Монголын эрх мэдэл эд хөрөнгийг хэмжээсгүйгээр эзэмшээд түүндээ одоо дураараа дургиж зөвхөн ад жаргалыг хөөдөг. Тэрийг ад жаргал гэвэл эх орон газар нутаг гэж юу байх. Ирээдүйн хойч үед өөрсдийнх нь нүр хөхд үлдэнэ гэдгийг бодохгүй зөвхөн мөнгө хөрөг байвал болдгийн шиг бодоо. Жишээлбэл Америк ч юм уу, Европ ч аль нэг арал дээр ч юм уу эдлэн газар худалдаад авцсан байнга тэндээ ингээд зугаач амьдарч яадаг тийм хүмүүст л эх орон гэж байхгүй. Тийм учраас тэр хүмүүсийг тоолоод их олон хүмүүс одоо нийтэд нэрээр нь хэлэх нь хаашаа. Монголын ард түмэн ер нь мэдж байгаа доо. Тэгэхээр Монголын ард түмний ийм буруу явдал яаж ханддаг юм бэ? Одоо манай нийгэмд гэх юм бол бидний үзэл санаа нэг нөхдүүд боддیں۔ Одоо энэ сургуулийн насны, өсвөр насны өвөр хүүхэдтэй үннийг өгүүлэх, зөв хүмүүжүүлэх, сайн боловсрал олгох. Энэний тулд ерөөсөө энэ Монголд одоо улс төрийг одоо хувийн компани шиг биш
жинхэнэ улс төр хэлбэрээр нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэр тэгсэн цагт л бид жинхэнэ эрх чөлөөтэй, боловсралтай, ийм ирээдүйтэй Монголыг бүтээж болно гэж үздэг бид нар. За энэ 5 сарын 3-нд Эрдэнэкад Францыг мэд F найрамдлын бэлгэд тэмдэг гэж баримтын кино нээлттэй болсон. Тэгээд энэ юм бидний залуучуудтай ярилцааш та. Тэгэхэд энэ Францыг мэд гэж хүний танихгүй байна залуучууд. Энэ ямар учраас юм гарна вэ? Одоо бид нар түүхээ мэдэхгүй бодит одоо түүх амьд түүх байхад бид нар мэдэхгүй байна гэж чинь түүнийг албаар сурталчлахгүй байх, таниулахгүй байх. Тэр хүнийг амьд дээр нь одоо бид нар үдсэн арснаа дуулаад хойч үедээ үнэн бодтоор нь өгүүлвэл Монголын тусгаар тогтмолд ашигтай. Тэрийг үгүйсгэхийн тулд ингээ албаар мэдээллийг гаргахгүй хэдэн одоо нийгэмлэгийн нөхцөл баг хүчээр шахуу тэр хүндтэй хүмүүстэй очиж уулзаж нэвтрүүлэг хийж одоо баримтат кино хүртэл хийж ингээд танилцахын төлөө явж байгаа. Гэтэл нийт Монголын хэмжээнд тийм одоо зөв улс төрийн бодлого байхгүйгийн л тийм гай гэж бодож. Тийм учраас одоо өөр хүмүүс маань тэр хүнийг танихгүй, түүхээ мэдэхгүй ингээд бодолж явж байгаа. Дандаа харин Монгол улсынхаа тэр соёл, түүх, боловсрыг хөгжүүлэх биш барууны өөр орны буруу соёлыг оруулж ирэх, буруу зүйлийг сурталчлах явдал их байгаа. Үүний талаас бид тэмцэж байгаа цааш тэмцгэрч болно. 10 хүмүүстээ зөв түүх, соёлоо мэл түүхийн төлөө ажиллана. Өөр л арга байхгүй. Тий, танай санджаар энэ баруун улсуудад идэгмээр байна уу Монгол улсад? Одоо тэр хүмүүс чинь бол хоёр хөршил одоо мөнхийн хоёр хөрштэйг л би тайрцсан. Тэгтэл хаа байсан 3 дахь далайн чандаас ирээд Монголыг хөгжүүлнэ гэж байхгүй. Одоо дэлхийн түүхч мэдж байгаа. Тэр нөхдүүд бусад 3 дахь орнуудаас юу гардаг бол одоо түүхийн эдийн материал ашиг олох тийм салбарл гэж харддаг. Одоо тэрийг бол одоо манай залуучууд бол сайн ойлгож одоо баруун сурдагч байсан гэсэн тэр эдэм соёлын зөв сурж буруу зүйлийг хайж одоо тусгаар Монгол улсын иргэн шүү би ирээдүйд яаж энэ мэдлэгийг зөвийг авах уу хаях уу гэдгийг одоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. За тэгвэл өшөө нэг юм асуудал энэ Монгол улс одоо Оростой бат бөх нөхөрлөх хэрэгтэй юм уу? Монгол улс бол Орос улстай бат нөхөрлөх хэрэгтэй. Үүнийг түүх гэрчилдэг. Ягаад гэвэл миний хувийн бодол өөрийнхөө амьдралын туршлага түүх судалж үзэжсэний хувьд бол хэлэхэд би ингэж боддгийг. Орос Монгол хоёр бол хоорондоо мөнхийн одоо өртөө гэдэг нь зөв өртөө. Жишээлбэл одоо социализмын үед нууд дардаг л байлаа л да. Одоо Чингисийн одоо Алтай ордон одоо Чингисийн монголчууд бол ингээд одоо хоёр хөршөө ингээд эзэлж авч яасан муу улс гэдэг. Би эсэргээр Чингис хааныг бол маш их улс төрч дипломат хүн байсан гэж үздэг. Яагаад гэвэл Орос хүчрэг болгохын тулд Орос улс руу дайрсан ч гэсэн зөв шудраг хүн байвал Чингис хааг хүндэгддэг. Дайснаа хүртэл өөрийнхөө нөхөр болгож чаддаг байсан. Түүний нэг жишээ нэхэр зэрэг Бат хаан Оросыг эзлээд тэр үед Оросын одоо алдарч жанжин болсон тэр залуу хөө Александр Невский Бат хаан дээр ирээд өөрийнхөө хүсэл зорилгыг яриа ингээ хамтраад хөгжүүлээ, Оросыг сайжруулах, Монголыг одоо хүчрэг болгоё гэдэг тусламж гоёход бол Бат хаан хүлээн зөвшөөрөөд тэгээ Александр Невскийд туслаад тэгээ Европын тэр эзлэн төрөмлөгчдийн халдлагаас хүртэл аврахт нь ялахт нь тусалж бүх талаар тусалж ийсэн гэдэг тийм түүх байдаг. Тэр байтугай Бат хаан болон Александр Невскийн дараа нь хүүхдүүд хүртэл хоорондоо ингэж найзал тоглож тэгж өсөж байсан гэж тийм түүх байдаг. Тэгээ түүний ачаарч Александр Невский бол Оросын алдарч жанжин болоод Монголын тэр их хаадны одоо хүч тэмдэглэгээр Орос бол Мандан Бадарч бол агуу их түүхийг бүтээсэн тийм мундаг дипломатч Орос жанжин байна. Тэгэхээр зэрэг тэрвээс хүртэл харахад эзлэн төрөмгөлж байсан ч гэсэн монголчууд яадаг гэхээр хүнийг өрөвддөг, зөв хүнийг зөв нөхөрлөдөг тэр чанар бол харагддаг. Тэрний ч ачаар эргээд Орос улс 1921 онд Монгол ерөнхийдөө ингээ уусаад
хятад уусаад манж гэдэг улс бол байхгүй болчих. Манж үндэс одоо үзээд ихэд бараг байхгүй. Яг тэрэн шиг Монгол гэдэг хүн нэг хэсэг болоод яг уусах тэр үе дээр бол Орос одоо хүчрэг гараа сунгаж цэргээ ирүүлж Монголыг аварч тэгээ орчин цагийн шинжлэх ухааны хөгжүүлж үүний хүчин дээр Монгол улс тогтнож чадсан. Түүнээс дараа ч гэсэн Сталины хүчээр ахиж Монголыг хуваахыг Сталин бойлуулад бүр нэгдсэн үндэсний байгууллагад дээр Оросын дэмжлэгтэйгээр тусгаар улс гэдгээ зарлан тунхаглаж чадсан. Тэгэхээр зэрэг энэ хойд хөршийн Оросын одоо удирдагч ард түмний хүчийг бол үнэлж баршгүй. Орос оршин тогтножж Оросын тэр хүч нөлөө эрх мэдлийн дор хүчинд Монгол улс ингэж тусгаар тогтол оршиж байгаа гэж үздэг. Одоо бол орчин үед л их аюултай болсон байна шүү дээ. Улс орныг бол дипломат аргаар үгүй хийж байна. Цэвэр байлдаанаар үгүй хийж байна. Дээрээс нь зүгээр эдийн засгаар үгүй хийж чадж байна. Эсвэл зүгээр соёл хэлээр нь үгүй хийж чадж байна. Гэх мэт маш олон аюултай асуудал байгаа учраас монголчууд бол одоо хойч үед маань суурьтай, боловсралтай, мэдлэгтэй байж эх орноо гэсэн соёлоо гэсэн сэтгэлтэй байж бол Монгол улс жинхэнэ тусгаар тогтнож чадна гэж. Тийм учраас Оросын албаны улстай нөхөрлөх нь бол стратегийн хувьд цаашид инх тайвны хувьд ч гэсэн нин тэргүүний одоо зорилго байх хэрэгтэй гэж миний хувьд боддог. Таны санджаар энэ орчим үед энэ түүхмний ондоо болсон юм уу? Харилцааны ондоо болох ёстой юм уу? Орчин үед одоо барууны одоо сурталчилах хуулгаар ягаад бол одоо энэ дэлхийд ч одоо юуг түүхийд бол одоо маш технологи асар хурдан хугацаа учраас түүхийдэг зүгээр дорно хоослоод авдаг тийм технологитой болцсон байна. Тэгэхээр энэ цөөхөн 3 сая хүн амтай газар нутаг томтой энэ Монгол орн бол тэр чигээр одоо энэ гадаадын тэр бизнесмэнүүдийн удирдлагчдын одоо шунлыг их хөдлөж шít. Тэгэхэд бол одоо янз бүрээр ингэж мөнгө бонд нэрээр зүгээр мөнгө өгөх. Тэгээд дарга нарыг нь янз бүрийн аргаар эд хөрөнгөөр өргөх тийм арга их явж байна. Тийм учраас бол одоо Оросын барьж байгаа бодлого ялангуяа одоо удирдах Оросын ард түмэн азтай юм л да, ийм хүчрхэг ухаантай шударга ийм ерөнхийлөгчтэй байна. Тэгээд ерөнхийлөгч Путинийнхаа удирдлагаар Орос орн одоо яаж хөгжиж байна? Одоо хэдхэн жилийн дотор одоо эдийн засгийн хувьд бол дэлхийн 5-4 дахь орн болоо ингээд хүчрхэгдэж байна. Тэгэхээр энэ Орос нөхдүүдээс технологийн суралцах, боловсролыг суралцах, технологийн хамтран яхтагаа тэгшэрхээр хамтран хөгжих юм сайхан боломж байгаа учраас бол орчин үед бол бүр Орос орнтой бол маш найрсаг харьцаатай байх нь бол маш чухал. За Монгол улс нэ дэне үед Оростой ихээр тусламж өгсөн байна тий. Тэгээд өнөө болоход нь Оросны юм Монголын тусламжид хэрэгтэй юм уу? Монгол Оросын тусламж хэрэгтэй юм уу гэж үү? Үгүй Монголд хэрэгтэй юм авда. Орост хэрэгтэй юм уу Монголын тусламж? Би бол хэрэгтэй гэж бодож байгаа. Ягаад гэвэл манай Монгол улс бол газар нутгийн хувьд ч гэсэн стратеги маш чухал. Одоо Азийн төв чэйшин тийм ээ. Асар удам өргөн удам нутагтаа ийм орон учраас бол Орос тул стратегийн хувьд бол бас чухал. Тэгэхээр манай хоёр орны одоо улс төрчид, удирдагчид тийм ээ хоорондоо ингэж зөв яриа гэрээ хэлцээр хийж хамтран бие биенээ дэмжиж явах нь бол маш чухал. Орост ч хэрэгтэй, Монголд ч хэрэгтэй гэж бодож байна. За энэ 5 сарын 4-нд их тоглолт болоо штэ энэ соёлын төвөргүүд энэ агуу их яваад агуу их найрамдал нэртэй. Тэгдээ энэ концерт Бурят улсаас ирсэн юмнууд жүжигчэнд хаваацсан байна тий. Тэр тоглолтохыг та юу гэж мэднэ? Одоо энэ соёлын харилцаа тий Бурятууд маань угаасаа манай монголчууд бид нар чинь угаасаа ингээ хоёр хөрштэйгээ би төрүүлсэн шүү дээ. Ингэж дайн байлдаа хийх явцдаа ингэж хятадын тал руу их олон монголчууд суурсан, Оросын тал руу ч маш олон сууршин манай халимаг бурят тува монголчууд маань байгаа. Тэгэхээр зэрэг бид нар чинь нэг хэл яриатай, нэг үндэстэй учраас бол ингэж хоорондоо соёлоор харилцах нь бол
соёлын одоо зан заншлаа дахин сэргээх, хоорондоо харилцан ярьж ойлголцох нь бол маш чухал, маш өгөөжтэй үйл ажиллагаа гэж би харж байгаа. За. Тэгээд өшөө энэ асуудал байна ш та. Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөг бэхжүүлэхэд юу хэрэгтэй вэ? Таны санамжаар Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөг хэрэгжүүлэхэд миний хувьд л бод нэгдүгээрт бол хүн хэрэгтэй. Монгол хүн тийм. Монгол хүн гэдэгт бол юуг ойлгож байгаа гэхээр Монгол улсын иргэдийг ойлгож байна тийм үү? Тэнд бол одоо халах дөрвүүд, бурайд, за тэгээ өөр үндэстнүүд байна. Тэр намаа хамгийн гол нь Монголын соёлыг эзэмшсэн, Монгол хэлээр дэлгэрүүлсэн, Монгол боловсролыг эзэмшиж одоо Монголын төлөө цохилох зүрхтэй тийм иргэнтэй байхад бол Монголын тусгаар тогтнол хамгийн бат бэх байна. Үүний тулд бол улс төрийг зөв ойлгох, геополитикийн асуудлыг зөв ойлгох, зөв боловсрол эзэмшүүлэх, тэгээд зөв уламжлалт соёлоо цааш зөв авч явах энэ бүхнээс бол Монголын тусгаар тогтнол хамгийн их хамааралтай гэж бодож байна. Орчин үеийн засагтны зүв замаар явна уу? Орчин үеийн яг ингээ харахад бол парламентын засаглалтаа одоо энэ Америкаас гаралтай одоо тий энэ ардчлалыг одоо ингээд яг хуулаад авчил да. Хуулаад авахтаа манайхан бол яг тэр ардчил гэсэн цаад гол одоо ойлголт юм биш зүгээр худал дүр эсгсэн тэр ардчлалыг бид нар хуулаад авцсан гэж үзэж байгаа. Тэгэхээр тийм учраас орчин үеийн одоо Монголын одоо улс төрчид, удирдагчид одоо юун төрөнд одоо энэ хуурамч ардчлалыг үгүйж жинхэнэ зөв тий одоо ялангуяа манайх чинь Монгол гэдэг тусгаар тогтнос болохоор өөрийнхөө тусгаар тогтныг хамгаалахад шаардлагатай зөв ойлголт, зөв ардчлал, зөв хүмүүжил, зөв боловсрол, зөв улс төрийг одоо нэн тэргуунд одоо бий болгох л маш чухал асуудал болоод байна. За, өшөө нэг чухал асуудал гэхэд Монгол улсад ямар аюул занал хийш байна вэ? Миний бодлоор бол одоо Монголын эд баялгийг одоо газар нутгийг лиценз нэртэйгээр одоо хэмжээ хязгааргүйгээр бол одоо гадныханд одоо лиценз нэрээр ингээ худалдаж штэ. Энэ л маш буруу. За. Тэгтэл тэр ашигт малтмалын хэрэгжилж байгаа ашигт малтмалын ямар ч ашиг бараг байхгүй. Хэдэн Монгол ажилчид нэртэй одоо аргэр хүүхдээ хэдэн ажилчдал аргэр нэг чадиадаа амжуулгаад ирээдүйд Монголд ирээдүйд хөрөнгө орж ирэхгүй байна. Бүгдийг ингээд тоослоод бараг 90-80%-аар нь гадаад руу ачаа аваа явчихж байна. За. Тийм учраас л маш аюултай. Тэгээд энэ байдлыг зогсоохгүй бол Монголын тусгаар тогтнол байхгүй болно л гэсэн үг. За таны бодлоор энэ Монголын ирээдүйд хэрхэн харш байна вэ та? Одоо Монголын ирээдүйг бол яхаа манай монголчууд бол их хувь заяатай хүмүүс учраас ирээдүйд бол сайхан болно гэдгийг итгэж байгаа. Тэрний тулд эхлээд одоо манай улс төрчид улс төрөө яг жинхэнэ улс төр шиг цэвэр хийх хэрэгтэй юм тий. Авилгалыг үгүй хийх хэрэгтэй байна. За. Тий. Тэгээ гадаадын одоо банкны эзэдийн гадаадын тэр бизнесмэнүүдийн одоо Монголыг түүхий хийдэг гэж харддаг энэ үзлийг зогсоож түүхийдээ өөртөө зөв ашиглах. Харин зөв ашиглаж чадахгүй бол хойч үедээ үлдээх. Тэгээ улс төрийг цэвэршүүлэх, авилгачдыг одоо ангижрах нь л одоо Монголын хамгийн нэг нэмрээ асуудал гэж. Тэр тэгсэн цагт манай Монгол бол хөгжих нь тодорхой л гэж харж байна да. За хүндэтэй продюсерын манай ярилцлага дуслаа. Тэгээд энэ явуултын баярын та хүндлэгийн юм баярын үхлээрээ за бүгд Монголдоо аратаа иргээ нэртэй нэр хараад баярын үхлээрээ. За тэгээд Монголын үзэгчтэй ард түмэндээ одоо бидэнд Монгол их оронд одоо эрхчлөлөөг бас авчирж байгаа гэж үзэж байгаа. Энэ одоо энэ ялтыг байгуулснаа. Тийм учраас
5 сарын 9-нд агуу их ялтын 80 жилийн ой дохион тийм учраас бүх ард түмэндээ одоо 2 дугаар дайнд ялсан одоо фашизмыг ялсан ялтын баярын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сайхан тэмдэглэцгээгээр 5 сарын 9-нд төв талбай, Сүхбаатарын төв талбайд Бисмертний полк гэдэг тийм баярын үйл ажиллагаа явна. Тэнд хөрөлцөн ирж өргөнөөр оролцоорой гэж уриалж байна. Заавал ирнэ. За эрхэм хөндөд үзэгчдээ хүн бүрт ялтын баярын мэнд өшөөнөг дэх хүргэе. Өнөөдөр Eyes Global-ийн сувгаар нётэй ирэлгэн нэвтрүүлэг үзлээ. Студид ажилласан Баттале Багдаев сэтгүүлэгч өнөөдөр манай зочин Монгол дахь Новороссийн андууд нийгэмлэгийн орлогч даргал лам жавын пүрүсрэг баялаа. Хин ултраа баяртай.